Оросын холбооны улсаас малын шүлхээ өвчний эсрэг 1,280,700 том вакциныг Монгол улсад буцалтгүй тусламж болгон гардуулах үйл ажиллагаа өнөөдөр мал эмнэлгийн төв лабораторийн гадаах талбайд боллоо. Буцалтгүй тусламжаар ирсэн энэхүү вакциныг өвчний эрсдэлтэй бүсд байгаа 2 сая орчим малд хэрэглэх юм байна. Тодорхойлбол Хинтээ аймгийн Хэрлэн сум Улаанбаатар хот, Төв аймгийн Сэргэлэн сумдад хамгийн түрүүнд вакцинжуулалтыг хийн. Учир нь дээрх газруудад өвчний тархалт их байгаа учраас хориод цэрийн дэглэм үргэлжилж байгаа гэдгийг мал эмнэлэг үржлийн газрын хэлтсийн дарга онцолж байлаа. Одоор бол 1.3 сая тонн вакцин ирсэн байна. Энэгээр бол ойролцоогоор 2 сая гаруй малыг вакцинжуулахаар төлөвлөлөө тооцоогоо хийж байна. Бид нар төлөвлөгөөтэйгээр яг одоо хаанаа хийх үү, голомтын болон эрсдэлтэй, за хамгаалтын зоонуудаа яаж хийх үү гэдэг төлөвлөгөө гаргаад хийж байгаа. Тэрнээс хавтгааруулж гүнөр нь бол хийхгүй. За ер нь бол өнгөрсөн удаа ч гэсэн бид нар Оросын холбооны улсын вакциныг хэрэгжилж байсан. За энэ вакцины хувьд бол урдны хэрэгжилж байсан вакцинаас бол тосон адюванттай, тосон хүчлүүртэй удаан үйлчлэгтэй вакцин гэж ойлгож байна. Хэдэн сар гэсэн үг? 9-12 сарын хугацаанд дархлаа үүсгэх гэж үзэж байна. Вакцины буцалтгүй тусламжийг Монгол улсын ерөнхий сайд Эрдэнэ хотын оны 6 дугаар сард Оросын холбооны улсын Санкт-Петербург хотноо болсон олон улсын эдийн засгийн 21-р чуулганд оролцох үеэр Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд шийдсэн байна. Тодорхойлбол Сэргэлэн сайд болоод Оросын холбооны улсын хөдөө аж ахуйн сайд Александр Николаевич Тачров нар Монгол улсад 4 сая тонн вакцин нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурснаа ийхүү үр дүнгээ өгчээ. Бидний хувьд бол Монгол улсад тусламж үзүүлэх, тэгээд Монгол улсад сайн сайхан байдлыг докторжуулахад авшин. Вакциныг 2017 оны 4 сард үйлдвэрлэсэн. Тэгээд вакцин үйлдвэрлэхэд хамгийн гол зүйл нь бол одоо гоц халдвар ачны ийм одоо төрлийг нь тодорхойлоод тэгээд үүний дагуу вакцин үйлдвэрлэх гэсэн. Тэгээд дараагаар бол бид нар яг Монголд зориулсан Монгол улсын нөхцөл онцлогоо нийцсэн тус вакциныг үйлдвэрлээд одоо нийлүүлж хүлээлгэн өгч байгаа. Цаашдаа үлдсэн вакциныг тодорхой үе шаттайгаар Монгол улсад нийлүүлэх ажлыг Оросын холбооны улсын мал амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны төв засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мал эмнэлэг үржлийн газартай хамтран зохион байгуулах юм байна.